За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За би алдар төвчин судлалын үндэсний төвийн сүргийн танд судалгааны албаны давхар судлаачимж Цолмон гэж нэмж байна. За өнөөдөр та бүхэнд одоо энэ 2022 оны 5 сарын 1-ээс эхлэх сүргийн эрт илрүүлэх үйлчилгээний илрүүлэлт шинжилгээтэй холбоотой мэдээллийг өгөхөөр хичээл бэлтгэсэн байна. За дэлхийн эрдэнэлийн байгууллагаас гаргадаг сүргийн дэлхийн сүргийн тайлан гэж тайлан байдаг. За энэний 2021 оны тайлан дээр Монгол улсыг дараах шалтгааны улмаас дэлхийн сүргийн өвчлөл дарамт өндөртэй 30 орны нэгээр бол нэрлсэн. За үүнд бол хэд хэдэн судалгааны ажлуудын үр дүнгууд нөлөөлж байгаа. За нэгдүгээрт нь бол 2014-өөс 15 онд хийгдсэн Монгол улсад сүргийн тархалтын судалгааны үр дүн байгаа. За энэ судалгаагаар бид нар манай улсад ерөн сүрийн өвчин хэр их тархалттай байна вэ гэдэг бол судалж тогтоосон байдаг. За ингээд үтгэхэд 100 мянган хүн амд сүргийн тархалт 757 орчим. За сүргийн шинэ өвчлөл бол 437 орчим байна гэсэн тооцоо гарсан байдаг. За мөн 2017 онд үндэсний хэмжээнд хийгдсэн эмийн төсөвчлөлтийн танал судалгаа гэдэг судалгаагаар сүргийн шинэ тохиолдлын дунд олон эмийн төсөвтэй сүргийн эзлэх хувь 5.3% болтлоо өссөн байна гэдэг нь дүнгээр гарсан байгаа. За мөн 2017 онд хийгдсэн сүрийн өвчний улмаас санхүүгийн дарамтанд орж буй өвчтний эзлэх хувийг тодорхойлох юм судалгааны ажлын үр дүнд нийт өвчтний 74% нь бол сүргийн онцлогтой эмчилгээний улмаас санхүүгийн дарамтанд өртөж байна гэсэн судалгааны үр дүнгууд гарсан байна. За ингээд Монгол улс ерөнхийдөө дэлхийн сүргийн өвчл өндөртэй улсууд болох Зүүн өмнөд Азийн улсууд, за Хятад, Хэмтгэг, за тэгээд цаашлаад Африкийн орнуудтай адил төвшөнд өвчний тархалттай байгаа нь бол тогтоогдоод за ингээд өвчл өндөртэй 30 орны нэгээр нэрлэгдсэн байх нэ. За өөрөөр хэлэх юм бол сүргийн өвчлөл бол Монгол улсад бол дэлхийн дунджаас бол 3 дахин өндөр байна. За дэлхийн нийт хүн амд 100 мянган хүнд бол 127 сүргийн өвчлөл тархалт бол авагдж байгаад манай улсад бол 437 байна. За олон мэсэртэй сүргийн өвчлөл мөн дэлхийн нийтэд 100 мянгад 6 тохиолдол илэрж байгаа. За манай улсад бол 32 байна. За ингээд сүргийн өвчлөлөөр бол дэлхийд бол харьцан өндөр өвчлөлттэй орнуудын бол нэгээр тэлэгдэж байгаа нэ. За манай хөрш улсад бол Орос улбаны улс, Бүгдээр хамт Хятад улсууд бол 100 мянган хүн ногдох шинэ өвчлөлийн түвшин бол харьцангуй бага байдаг. За 46-аас 60 орчим. За манай улсад бол 437 байгаа. За гэхдээ энэ хоёр улс маань өөрөө хүн амын тоотой учраас яг бодит тоогоор наваад үзэх юм бол Хятад улсад жишээ нь 800 гаруй мянган жил болгон сүргээр өвчлөлтөг юм тооцоо тайлангууд байдаг. За COVID-19-ийн цар тахлын нөлөөгөөр бол дэлхийн нийтэд сүргийн илрүүлэлт гэдэг юм үзүүлэлт бол буурсан. Өөрөөр хэлэх юм бол шинээр сүргээр өвчсөн тохиолдлуудынхаа хэдэн хувийг илрүүлсэн бэ гэдэг үзүүлэлт байна. Тэр энэ үзүүлэлт маань ковидын цар тахлаас өмнөх үед бол буюу 19 онд 31% байсан. За бид нар нийтдээ 4089 шинэ тохиолдлыг илрүүлсэн. За энэ COVID-19-ийн сүүлийн 2 жилийн хугацаанд бол энэ илрүүлэлт бол буураад за 21 онд бүр 20% болтлоо бол буурсан байна. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол бидний илрүүлэл зохих ёстой сүргийн 5-ны 1 нь л онцлогдож ирсэн байх нэ. За өөрөөр хэлбэл сүрийтэй олон өвчтөн илрээгүй хэвээрээ байна. За нийгэмд энэ хүмүүс нь халдвар тараасан хэвээрээ байгаа. За ийм ч учраас манай улсад залуу насны хүмүүсийн дунд сүргийн өвчлөл бол маш өндөр бүртгэгдэж байгаа. За энэ график дээр бол энэ тод ногоон болон тод ягаан өнгөр бол бидний оншилж хэмжилсэн сүргийн тохиолдлуудыг бол бодит тоог насны бүлгээр болон хүүсээр харуулж байна. За харин энэ саарл энэ баг нь бол
бидний илрүүлж чадаагүй байгаа нийт сүрийн өвчлөлийг бол харуулж байгаа. Тэгэхээр энэ хоёрын одоо зөрүү гэдэг бол бидний илрүүлж чадаагүй байгаа хүмүүсийн тоог харуулж байгаа. За эндээс харахад тэр нэртэйчүүдийн дунд энэ сүрийг илрүүлэлт их бага байгаа нь бол харагдаж байна. Энэ хүмүүсийн энэ одоо хүйсийн хувьд бол сүрийн өвчлөл маш өндөртэй байдаг. Энэ бол тогтоогдсон. За гэвч энэ одоо 15-аас дээш насны нийт эрэгтэйчүүдийн дунд бол сүрийн өвчлөл бол өндөр байгаад зогсохгүй илрүүлэлт нь их цаангүй байгаа нь бол харагдаж байна. За тэгэхээр бидний илрүүлгийн явцад энэ одоо насны болоод энэ хүйсийн хүмүүс төр илүү их акцент өгч илүү одоо нарийн одоо ажиллах шаардлагатай байгаа. За нөгөө талаас 0-аас 14 насны хүүхдүүдийн дунд бас илрээгүй тохиолдол бас нэлээд их байдаг. За ялангуяа 0-аас 4 наснд бол бидний илрүүлж байгаа сүрийн тохиолдлын тоол их бага байгаа. Гэхдээ энэ нас маань өөрөө хамгийн өндөр одоо өвчлөг эрсдэлтэй нас байдаг. Халдвар авсан даруйдаа л ер нь өвчлөгийн эрсдэлтэй нас байдаг. За гэвч одоо манай улсад бол одоо онцлогоон дээр бол нэлээд бас асуудал байгаа нь бол энэ графикаас бол харагддаг юм аа. За гэхдээ бид нар сүрийн илрүүлэлтийг нэмэгдүүлж ирсэн түүхэн одоо замнал бол байдаг. За ялангуяа энэ график дээр бол 62 оноос хойш шинээр илэрсэн сүрийн өвчлөлийн одоо бодиттой болоод одоо 10,000 хаамт өвчлөлийн төвшинг бол харуулж байна. За энэ дээр юу харуулад байгаа юм гэхэлэр ялангуяа одоо 1980-ад оны дунд үеэр сүрийн ичгтэй илрүүлэлт бол орон даяар бол явагдсан. За энэ илрүүлгийн үр дүнд бол сүрийн өвчлөл тухайн өмнөх жилээс 2 дахин өндөр болж бүртгэгдэж ирсэн 1 жилийн дотор. За тэгээд энэ үйл ажиллагааны ихт сулраад ирэхээр сүрээд илэрж ирсэн өвчтний доос дагаад ингээд буураад ирсэн юм байна. За ингээд ихт илрүүлэлтийн арга хэмжээг зохион байгуулахад бол олон өвчтөн илэрч гарч ирдэг байна. За нөгөө талаас 1994 онд бид нэр Доутсын стратеги гэдэг хүмүүс сонссон байх мэддэг баг. За энэ стратегийн хүрээнд сүрээд эдийн үндэсний хөтөлбөр бий болж за сүрийн сүлжээ лабораториуд аймаг дүүргүүдэд бол шинээр байгуулагдсан. За ингээд онцлогооны чадвар бүх аймаг дүүрэгт бүрдснээр сүрийн илрүүлэлт бас огцон нэмэгдсэн. За тэгээ 2007 оны хүртэл бол нэлийн эрчимтэй нэмэгдэж байгаа. За 2007 оноос хойш бол доктортай за сүүлийн жилүүд бол буурахын хандлага руу орж ирсэн байна. За тэгэхээр нийт хүн амын дотор энэ сүрээтэй өвчтнүүд бол маш их байдаг. За бидний одоо онцлогооны болон илрүүлэлтийн стратеги өөрчлөгдөхөд энэ илэрч байгаа өвчтний тоос дагаад өөрчлөгддөг юм бас зүй тогтол байдгийн байна гэдгийг та хүмүүс ойлгох хэрэгтэй. За эмчилгээний амжилтын хувьд бол манай улс эмд мэдрэг сүрийн тохиолдлыг бол 88% бол хэмжилж байна. Амжилттайгаар за дэлхийд дахинд бол 86 орчимтой байдаг. За олон эмд цэцэртэй сүрийн эмчилгээний амжилт бол манай улсад харьцангуй сайн байдаг. Нийт өвчтний бол 66% нь бол амжилттай амжилтгдсан байна. За дэлхийн дундж бол 59 орчимтой байдаг. За хоёр хөрш орнууд маань бас харилцан адилгүй эмчилгээний амжилтыг үзүүлж байна. За Оросын улбаны улс бол 68 орчимтой амжилж байхад за Хятад улс бол 94 орчимтой амжилттай амжилтдаг байна. За сүүлийн жилүүдэд бид нар сүрийн одоо энэ олон илрээгүй байгаа тохиолдлыг олж илрүүлэхийн тулд онцлогоо илрүүлэлтийн арга стратегиг бол нэлээд өөрчилж байгаа. За үүний хүрээнд бол 14 оны хүртэл бол манай улсын хэмжээ зөвөр иргэдийн аппараттай аймаг имлэг гэж баг байдаг байсан. За тэгээд одоогийн байдлаар бид энэс хойш бол нийт 33 одоо зөвөр иргэдийн аппаратыг 21 аймаг 9 дүүргийнхаа одоо сүрийн одоо үйл ажиллагаанд зориулж хангана нийлүүлсэн байгаа. Одоо глобал сан дэлгэрүүлэлтийн байгууллагын дэмжлэгтэйгээр. За мөн одоо энэ жил бид нар хиймэл оюун ухааны технологиг ашиглаж сүрийн одоо эмнэлгийн зургийг унших энэ одоо техник стратеги бол нэвтрүүлж байна. За мөн бид та бүхэн мэдэн сүрийн одоо лабораторийн шинжилгээ гэхээр бүх аймаг дүүргүүд дээр дүрхцийн лабораториуд бол байдаг. За дүрхцийн шинжилгээ маань өөрөө бас мэдрэг чанар тийм ч хангалттай сайн байдаггүй 60-аас 70 орчим хувьтай. За энэний оронд бид нар одоо Gen Expert гэдэг одоо сүүлийн үеийн орчин цагийн молекул генетик суурилсан одоо шинжилгээний аргыг бол нэвтрүүлсэн. За өмнө нь бол нийтдээ сүрийн лавлага лабораторийн 41 лабораторид бол Gen Expert аппарат бол ханган нийлүүлэгдсэн.
онцлогоог бол одоо бид нар Gene Expert аппарат бол хийгээд тавьж байгаа. Энэ аппарат нь өөрөө мэдрэгч чанар нэлээд өндөртэй байдаг. За мөн одоо өсвүүдэд бид нар 2022 оноос бүтэн геномын дараалт, генийн дараалт тогтоох шийдлээ бол хийж одоо хөлбөрийн хангалттай хийхээр ингээд зорж ажиллаж байгаа. За ингээд бидний одоо сүрийг онцлогооны чадах бол багж тоног төхөөрөмж байгаа хувьд бол эдхийн төвшөнд бол хүрч байна. За бидний одоо хийх гэж байгаа 5 сарын нэгээс эхлэж байгаа ажил маань өөрөө бол скрининг буюу одоо их дэлгэрүүлэлтийн арга хэмжээ байна. Скрининг гэдэг бол өөрөө ямар нэгэн онш тавьж байгаа юм уу өвчнийг оншилж байгаа процесс бол биш байдаг. Ер нь бол с ิจ гтэй болон болцсошгүй өөрчлөлттэй хүмүүсийг л шигшиж гаргаж ирэх юм ажлыг хийдэг юм байна. За тэгээд өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төв дээр бол бид нар гол эрт илрүүлгээ хийн. За энэний үр дүнд гол нь бид нар с ิจ гтэй тохиолдлуудыг л олж авч гаргаж ирэх ёстой. За тэр хүмүүсийг бид нар цаашдын нарийн мэрэгжлийн буюу лавлаа шатны зөвлөлийн хэлгээснээр одоо аймгийн нэгдсэн эмнэлэг юм уу дүүргийн эрүүл мэндийн төв дээр яг онш тавь эцлэж тавигдаад ингээ ялгадаад явах нь. За бидний хувьд бол яг сүрээдгийн болцсошгүй тохиолдлыг бол олж төлөх ёстой. За тэгээд тэрийг нарийн мэрэгжлийн хэмжээлд оруулснаар сүрээ өвч мөн үү гэдгийг онцлох юм байна. За хэрвээ сүрээ онцлогдсон тохиолдолд бид эмчилгээнд хамруулаад явах нэ. За ер нь бол бид нар идэвхтэй илрүүлэлтийг бол маш их зохион байгуулдаг. Одоо төрийн болоо төрийн бүс байгууллагууд хамтарч за энэ дэр бидний гол баримтлагдаг өөрөөр хэлбэл сүрийн с ิจ гтэй тохиолдож хэнийг хэлэх вэ гэдэг дээр бол бидний ийм тодорхойлт байдаг. Нэгдүгürt бол 14 хоногоос дээш хугацаагаар ханиалгаж байгаа тохиолдол. За энэ бол мэдээж уушгины сүрийн гол шинж тэмдэг байдаг. Тэгэхээр бид нар идэвхтэй илрүүлэлт хийхлээр ер нь бол уушгины сүрээг хөвчлэн хайдаг. Яагаад гэвэл энэ хэлбэрийн сүрээ бол өөрөө халдвартай хэлбэрийн сүрээ одоо олон нийтэд халдварыг тараадаг хэлбэр нь байгаа. Тэгэхээр энийг аль болох олныг олж илрүүлэх нь энэ сүрээтэй тэмцэх ажлын гол одоо стратеги юм байна. За нөгөө талаас бид нэр одоо энэ эрдэнэтгэн одоо аппарат тоног хөрөмжүүд очирсонтой холбоотойгоор цээжний эрдэнэтгэн зурган дээр одоо уушгинд эсвэл голтод хэвийн бус өөрчлөлттэй за тэгээ энэ хүнээс цэргийн шинжилгээ авах шаардлагатай гэж үзсэн одоо тохиолдол бүрийг бид нэр сүрээтэй байж болцсгүй гэж үздэг байгаа. За ингээд үндсэндээ одоо асамж болон эрдэнэтгэн зургаар бид нар сүрийн болцгүй тохиолдлуудыг бол одоогийн практикт бол идэвхтэй илрүүлэлтэнд бол ашигладаг байна. За бид нар илрүүлэлт яг сүрийн одоо идэвхтэй илрүүлэлтийн хувьд бол бид нар хөвчлэн одоо нөгөө нэг хөдөлгөөнтэй баг өрхийн гэдэг юм уу сум юм дээр очиод эмхээ аппаратаа ингээд байрлуулж байгаа хүмүүсээ дуудаад үздэг. За ингэж үзэхдээ бид нар хөвчлэн одоо эрсдэл бүлгийн хүн аманд бол мэдээллийг өгч за эрсдэл бүлгийн хүн амыг үзхийг бол зорддог байгаа. За 2021 оны эрүүл мэндийн сайдын А30 гэдэг тушаалаар манай сүрээгийн эмэлзэн заавар батлагдсан байдаг. За энэ заавар дээр бол сүрээгийн өндөр эрсдэл сүрээд өртөх өндөр эрсдэл бүлэг гэдэг ингээд тодорхойлоод нэгтлээ заасан байдаг. За энийг би их тавханд харуулж байна. За энэ дээр одоо бидний одоо гол одоо эрсдэл бүлэг бол юу гэдэг вэ гэхээр нэгдүгээр бол мэдээж сүрийн хавьтлууд за дээрэс нь мөн сүрийгээр хөгжүүлсэн хүмүүс бас дахих магадaltaй байдаг. За тэгээ чихрийн шижинтэй эргээд тураалтай эргээд архины хамааралтай одоо л гэж тайруулах хүнс ажилбар хийлгсэн өөрний ахмад төмшөлтэй за тэгээ дархлаа дарангуул хэмжлээ хийлгэж байгаа сэтгцэн эмгэгтэй гэдэг энэ хүмүүс бол бидний эрсдэл бүлэгт бол байдаг. За мөн одоо өвгөн зорчны бас эрсдлүүд байдаг. За ялангуяа одоо 20 ангид ажиллаж байгаа ажилчид за тэнд оргиж байгаа хүмүүжигчид за 20 ангиас суулгаж гарсан иргэд гэдэг ингээд өвгөн зорчны бас эрсдлүүд байдаг. За мөн дээрээс нь асрамжийн газарт байгаа иргэд за тэгээд одоо сүрийг өвчл илэрсэн одоо зургуул цэцэрлэг цэргийн анги гэх мэт газрууд байдаг. За мөн эрүүл мэндийн ажилчид өөрсдөө бас эрсдэл бүлэгт бас байдаг. Яагаад гэвэл өдөр тутамдаа сүрээтэй өвчтөд одоо самсуугүй байдлаар зорж одоо онцлогоо тусам зөвчлөөр үзүүлж идэг байгаа. Тийм ч бас энэ эмнэлгийн ажилчид өөрсдөө бас их халдварт хүртдэг. За мөн уурхайн ажилчид буюу одоо тоосчлолтой орчинд ажилладаг иргэд бас манай эрсдэл бүлэгт байдаг. За тэгээд бид нэр энэ эрт илрүүлгийн үед сүргийн эрсдлийн хүнлэг хасамжийг бол одоо боловсруулсан байж байгаа. За энэ хасамж бол ер нь бол хоёр хэсэгтэй. За эхний хэсэг бол яг одоо тухайн одоо иргэнд сүргийн шинж тэмдгүүд илэрж гинүү гэдгийг асуух тодорхойлох юм байна. За энэ дээр бид нар яг сүргийн үед илэрдэг одоо голчлон илэрдэг 6 шинжийг л оруулсан байна.
За нэгдүгürt бол түрүүн хэлсэнчлэн 14-өөс дээш хоног үргэлжилж байгаа ханиалга байна. За энэ одоо ханиалга илэрсэн бол энэ хүн одоо шууд 3 оноо авч байгаа эслийн үнэлгээнд дэр. За тэгээд бас олон хоног халуурах шинж бас илэрсэн байдаг. За тэгээд цэр гарах шинж бас илэрдэг. За цэрэн зүйлдээ тустай гарах гэдэг шинжүүд бас байдаг. За шүн одоо унтж явахдаа хөлрөх хэмжээр хөлрөх юм шинж бас илэрдэг. За тэгээд шалтгаангүйгээр жим буурах, турах, за тэгээд ядарч цулдах гэдэг шинжүүд байдаг байгаа. За ингээд тухайн одоо шинж тэмдэг болгон дээр тийм гэж хариулсан тохиолдолд зохих хоноонууд ингээ авах юм байна. За хоёр дахь хэсэг бол давхар судлалын хэсэг байгаа. За энэ дээр одоо мэдээж одоо хавьтлын тухайн асуулт бол байж байгаа. Гэр бүл болон одоо хамт байнга ажилладаг хүмүүс нутгийн нэг юм сүрээгээр хөгжиж ирсэн үгүй. Одоо ч гэсэн сүрээтэй хүн гэрт нь байж болно, өмнө нь бас байсан байж болно тийм. За үүний дараагаар бол нөгөө эрсдлүүдийн асамжаа биднээс асууж байгаа. За энэ дээр бол нэг 7 эрсдлийг бол тэр оруулсан байгаа. За чихрийн шижин, хэдий хэвийн халдвар, хор тодорхой хөвчлөл, за архины хамаарал, бөөрийн төдөлт, одоод гизтэй хариулсан, за багтаа даран үйл хэмжлэнд хамрагдж байгаа гэдэг. Одоо энэ хүчнүүдээс энэ одоо нөхцөл байдлаас аль нэгийг л одоо тийм гэсэн бол 1 оноо авах юм байна. За тэгээд дараа нь нөгөө өргөмц орчны эрсдлүүдээс мөн асууж байгаа. За энэ тухайн иргэн маань өөр асамжаа газарт байдаг уу? За хоорхоо ингээд одоо орхонгоос суулгагдсан уу гэдэг ч юм уу те. За тэгээ уул уурхайн ажил эрхэлдэг үү? Зам засвар цахилгаан станц байрладаг гэдэг тоосчлогтой газарт ажилладаг уу гэдэг ингээд хүн эдрээс аль нэгт нь тийм гэсэн тохиолдолд 1 оноо авах. За ингээд нийтдээ одоо энэ үнэлгээгээр нийтдээ 3 ба түүнээс дээш оноо авсан бол одоо сүрээгийн сэжигтэй буюу одоо цааш донж тодруулах шаардлагатай гэж үзнэ. За ер нь бол сүрээгийн одоо үндсэн шинжүүд бол мэдээж тав хүмүүс мэднэ. Одоо ханиалах буюу уушгины одоо амьсгалын замын хам шинжүүд илэрдэг. Цутаа зэрэг гарах, цээжээр өвдөг, амьсгаадах гэх шинжүүд илэрдэг. За мөн дээрээс нь одоо ерөнхий хордлогын хам шинжүүд бас байдаг. За ядарах, бие зарах, халуурах, шүн хөлрөх, олон дургу болох, жим буурах гэх шинжүүд илэрдэг. За дараагийн дугаарт нь хүүхдийн сүрээгийн асуудал байгаа. За хүүхэд бол энэ сүрээ өвчний одоо гол солиос болж байдаг. Яг тэгэхээр хүүхдүүд хин нэгэн насанд ирсэн хүнээс л хөвчлэн сүрээгийн халдварыг бол авдаг. Хажуудаа байгаа аав ээж ах, эмээ өвөө гэдэг ч юм уу тийм. Тэрээс халдвар хөвчлэн авдаг. За жилд нэг 1 сая орчим хүүхэд дэлхийн нийтэд бол сүрээгээр өвчөж 10 сая орчим хүүхэд бол сүрээ өвчний холмоос эцэгхээсээ хаагцдаг гэсэн амсалтай статистик тоонууд байдаг. За мөн одоо 300 мянган орчим хүүхэд сүрээ өвчний холмоос бол нас ордог жил бол. За манай улсад бүртгэж байгаа хүүхдийн сүрээгийн одоо өвчлийн байдлыг энэ дээр өснөгдөд харуулсан байна. За сүүлийн 5 жилийн хугацаанд бол нийт одоо өвчлийн нэг 10 орчим хувийг бол хүүхдийн сүрээгийн тохиолдолд эзэлж байгаа. За хүүхдийн сүрээгийн тохиолдол дотроо одоо 80% нь буюу дийлэнх нь бол уушгины бус хэлбэрийн сүрээ байдаг. За энэ дотор нь бол одоо ихэнх хувийг буюу 70% бол угийн булчирхайн сүрээ эзэлдэг. За мөн дараагийн дугаарт нь одоо захын томлогын булчирхайн сүрээ. Энэ бол булчирхайн сүрээ бол хүүхдэд бол 80 орчим хувийг нь эзэл. Уушгины бус сүрээ дотор 80 орчим хувийг эзэлж байна. За үүний дараагаар бол сүрээгийн пилевит бас их тохиолддог. За энэ бол 10 орчим. За ингээ уушгины бус сүрээгийн хувьд хөвчлэн одоо булчирхайн сүрээ тохиолддог байна. За харин уушгины сүрээгийн хувьд аваад үзвэл нийт тохиолдлын бол 20 орчим хувийг эзэлж байна. За уушгины сүрээ дотроо бол одоо нэвчлэл сүрээ бол 78% орчим хувийг бол эзэлж байгаамаа. Тэгэхээр эндээс ингээд юу гэж харагдаж байна вэ гэхээр энэ бол хүүхдэд бол ер нь булчирхайн сүрээ хамгийн их тохиолдох юм байна. За тэрэн дотроо ялангуяа угийн булчирхайн сүрээ буюу одоо уушгины уг орчимд байгаа булчирхайн сүрээ бол хөвчлэн тохиолддог. Тэр бидний хүүхдийн дунд нөгөө сүрийг илрүүлэлт байгаад байгаа нь магадгүй бидний эмтгэн зургийн одоо шинжилгээр энэ насны хүүхдэд бас их болгоомжлдог, их одоо хийхээс ингээд аль болох одоо хойшин тавьдагтай холбоотойгоор энэ одоо насны хүүхдүүд дотор бол сүргийн илрүүлэлт их бага байгаа нь бас магадгүй юм. Тэгэхээр та хэд маань бас одоо эрт илрүүлгийн явцад ялангуяа ил байгаа булчирхайг бол тэмдэрч үзэх нь бол зайлшгүй юм шаардлага болж байгаамаа. За бид нэр хүүхдүүдээр бас асуумж боловсруулсан шинж тэмдгийн болоод тэр судлалын хоёр хэсэгтэй. За шинж тэмдэг дээр бол нөгөө нэг одоо удаа хугацаар ханих шинж, за хавлын халуурах шинж, цэр гарах, шүн хөлрөх,
биенжин нэмэгдэхгүй байх, хоолн руу болох гэдэг ингээд шинжүүдийг асууж байгаа. За мөн дээрэс нь тухайн хүүхэд маань гэр бүлдээ хавьталтай байна уу? Хэрвээ хавьталтай бол тэр хүүхэд заавал одоо сүрийн одоо шинжилгээнд хамрагдах шаардлагатай. За ингээд бид нар сүрийн сэжигтэй гэж үзээд 3-аас дээш оноо авч байгаа бол одоо өөрчлөлттэй буюу сэжигтэй гэж үзэх нэ. За хүүхэд бол түрүүсэн маш өртөмтгий байдаг. Ер нь бол халдвар авснаас хойш 2 жилийн дотор сүрөөгөр өвчлөдөг. За энэний бол 90% нь бол 1 жилийн дотор л сүрөөгөр өвчлөлттэй байгаа хүүхдүүд. За мөн хүүхдүүдэд бас нэмтэр асууж болох юм болж байна одоо туберкулины сорилт бүгд хамрагдаж ирсэн үү танаа хүүхд гэдэг ч юм уу тийм. Хэрэг хамрагдаж ирсэн бол тэр хүүхд ямар нэгэн одоо хавталсан улмаас хамрагдаж ирсэн байх магадaltaй. За тэгээ хүүхдэд ерөнхийдөө хордлогын шимж их үедээ их давамгайлдаг. Өөр олон өвчнөд андуурагддаг. Гол шалтгаан нэг өргөмж шинж ховор байдаг хүүхдэд. За тэгээд жим буур хүсэл дудаашрах. За сүүлийн 3 сард жин нэмэгдэхгүй байх. За хүүхэд уур хугацаастаа уйлам анхаарах хэрэгтэй болоод халуур доктор ханиалгах шинжүүд илэрдэг. За ер нь бол хүүхдэд түрүү хэлсэнчлэн одоо яг одоо эрт илрүүлгийн явцад бид нар энэ бочраан сүрийг бол илрүүлэх боломж бол байгаа. Залангуяа энэ хүзүүний дунгайн бочраа томролтуудыг бид нар олж илрүүлэх шаардлагатай. Лимфэднит, микрополиаднит буюу одоо олон тооны бочраанууд ингээд өсчөө томрцсон байдаг. Тэр бочрааны онцлог бол өвдөлтгүй байдаг. Зарим тохиол хүүхдүүд нурууны одоо сүрийн улмаас бол нуруунд өөрчлөлт орсон. Тэг гипоцитер болсон байх магадaltaй. За ер нь бол хүүхдэд уушгины бус руу өгөх шаардлагатай шинж тэмдгүүд гэвэл одоо антибиотик үр дүнгүй байгаа. Зорчмын биш эхлэлтэй тийм менингитийн шинж. За ацет үссэн бол бас гидний сүрийн авах магадaltaй. За үеинүүд том бас заримдаа томрцсон өвдөлтгүй байгаад байдаг. За туберкулин хэд мэдэрсэн бас хүүхдүүд бас байх юм өсөхгүй. Тэгэхээр бид нар эрт илрүүлгийн явцад хүүхдүүд дээр бол сүрийг илрүүлэхэд энэ хүзүүг ажиглаж харахаас гадна бочраануудыг олж тэмдэрх бочраан томролтыг илрүүлэх нь болж их чухал юм аа. За ер нь бид нар одоо сүрийг хэрхэн онцлдог вэ гэхээр та маань ихэд ойлгосон баг. За нэгдүгээр бол бид нар шинж тэмдэгтэй хүнийг бол одоо хайж байгаа тийм. За ялангуяа одоо хугацаар ханиалгаж байгаа шинжилж байгаа хүн байна уу? За тэр хүмүүсийг бид нарийн мэргэжлийн бичвэр рүү явуулчихлаа яг. Тэнд эрдэнэтгийн шинжилгээнүүд хийгдэх хэрэгтэй. За ялангуяа уушгины эрдэнэтгийн шинжилгээ бол сүрийн ихэнх хувийг бол илрүүлдэг юм гол шинжилгээний арга байгаа. За ингээд өөрчлөлттэй гарч байгаа хүмүүст бол одоо ханиалгах зөөвртэй. За тэгээд уушгинд өөрчлөлттэй ч юм уу эсвэл энэ аль нэг нь л байгаад бид нар цэрний шинжилгээ л авч сүрийг оншиг эзлэж тавьдаг байгаа. За тэгээд цэрний шинжилгээнд аваад одоо төрхцийн моложийн экспертийн шинжилгээнүүд бол хийх нэ цааш та. Тэгэхээр бид нар хөдөө орон нутагт ялангуяа сумын эрүүл мэндийн төвийн хувьд бол цэрний сорьд цуглуулж аймаг руу тээвэрлэх юм шаардлага бас үүсэхгүй. За тийм ч бас би сорьд цуглуулалд анхаарах зүйлсийг бол слайдын сүүл рүү оруулсан байна. За цэрний сорьцыг бол бид нар гадаа орчинд авах хэрэгтэй. Гадаа гаргаж авдаг тухайн хүн. За тэгээд анхаарах хэрэгтэй зүйл нь бол 2 удаагийн цэрний сорьц авдаг нэг хүнд. За тэгээд нэг нь бол тухайн үеийн сорьц, нөгөөх нь бол маргааш өглөөний сорьц байдаг тийм. За тэгээд нөгөө сорьц тээвэрлэлтэйгээ тогтолцоогоор аймгийн төвөнд тээвэрлэх боломжтой. За цэрэн дээр бол бид нар чанарын асуудал бас яригддаг. За зүгээр хүмүүс бол эрт илрүүлгийн явцад нөгөө шинж тэмдэггүй зовөр багтаа байдаг учраас чанаргүй сорьц өгөөд байх юм талтай. Шүлс өгж юм гэсэн үг тийм. Шүлс өгж байгаа үед бол энэ бол оншин ач холбогдол багтаа байдаг. За цэрний чанар ямар байхаас хамаарат сүрийг онш батлагдахгүй эсвэл баттай үүсэхгүй гэдэг нь бол шийдэгдэх учраас аль болох одоо салсархаг, мэдэрхэг за тэгээд тустаач юм уу тийм чигцэр авах нь бол чухал гэдэг юм аа. За тэгээд хамгийн сүүлд нь бид нар бас жижигхэн тооцоо хийгээд үзэж болно. Түрүүний хэлсэн одоо хамгийн ихний слайдууд дээр би Монгол улс бол сүрийн одоо дэлхийн дарамт өндөртэй 30 орны нэгд бол тооцогдсон гэдээ ирсэн тийм. За энд бол тэр сүрийн тархалт нь одоо манай улсын 100 мянган хүн ам билээ өндөр байгаад байна гэдээ хэлсэн. За энэ тархалтынхаа тооцоолоос ингээд тооцоод үзвэл
Илрүүлгийн явцад бид нар магадгүй одоо 1000 хүн тутмаас одоо 7-8 сүрийн тохиолдол тэгэхээр одоо чанартай сайн хийж чадах юм бол илрүүлэх магадлал байна. За уушгины сүрийн одоо тохиолдол бол 1000 хүн тутмаас нэг 4-5 тохиолдол илрэх юм магадлал бол байгаа. За энэ нь бол мэдээж одоо бидний одоо энэ илрүүлгийн үйл ажиллагаа маань чанартай нэг стандартыг давуу. Тэгээд мөн цаашлаад эрдэнэтгэн зургийн шинжилгээ бас чанартай хийгээд за мөн одоо цэрний шинжилгээг өөрчлөлтөө хүн болгоноос аваад хүн болгоныг нарийн мэргэжлийн эмчтэн үзүүлс хэсэг нь араас нь ингээд нэгтлээд шалгаад эргэж хөөгөөд ингээд явсан тохиолдол олон тооны сүрийн тохиолдол илрүүлэх бүрэн боломжтой юм аа. За ингээд аваханд анхаарал хандуулж сонссонд баярлалаа.